Сайн байцгаана үзэгчдээ. Би яг одоо NCT Group-ийн 10 дахь бүтээн байгуулалт Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт орших Vega City хотхонд хүрсэн ирсэн байна. Ингээд та бүхэндээ хамтдаа загварын байрыг үзэж сонирхцгаа. Тэгээ манай Нарны аймагт хамгийн ойрхон оршдог 5 оддын бөөгнөрлийг Лира гэж нэрлэдэг юм байна. Тэр Лира гэх бөөгнөрлийн хамгийн тод гэрэлтэж асдаг одыг Vega гэж нэрлэдэг. Тийм учраас одоо Vega City хотны оршин суугчид маань илүү тав тухтай, аюулгүй, тодоос тод гэрэлтэж ажралтай амьдрахыг бэлэгдэж Vega City гэж нэрлсэн байдаг юм шүү. За сайн байна уу? Сайн байна уу? За болд ирдэн. Сайн байна уу? NCT-ийн дизайнер Солонгоо байна. За танаа загварын байртай чинь надад танилцах. За та яг одоо манай 145 м квадрат Vega City-гийн загварын байранд хүрч ирсэн байна. Энэхүү байраа бид нэр contemporary стилээр тохижуулсан байгаа. Contemporary стил нь бол сүүлийн үед нэлээд үн цэнээ алдахгүй хэвээр байгаа загваруудын нэг байгаа. Энэхүү стилийн онцлог гэх юм бол ер нь тренд болж байгаа тавилганууд болон контрасттай өнгүүдээр ер нь тохижуулдгаараа ер нь онцлогтой байгаа. Тэгэхээр ер нь хүн амьдрахад ч одоо орон сууцнд нөгөө интерьер маш чухал гэж ярьдаг шүү дээ. Орчин үеийн интерьерийн чиг хандлага нь яг ямар вэ? Сүүлийн үед ер нь бол органик төрс өөрөө ер нь бол нэлийн тренд болж байгаа. Органик төрс нь өөрөө бол үнцэг байхгүй, хурц ирмэг байхгүй, зүүл ирмэгтэй гэсэн үг. Дуурсан дүрснүүд гэсэн үг. Энэ нь өөрөө бол хүнд нэлийн тайван, зөөлөн уран амьсгал төрүүлдэг болохоор энэ стил бол ер нь бол тренд болж байгаа. Тэгэхээр contemporary загвартай. Гэхдээ дээр нь одоо тэр нөгөө органик, тэ натурал гэдэг чинь энэ Vega City-гийн байранд шингэж ийн гэсэн үг үстэй. Тийм. Contemporary стил түрүүний хэлсэнчлэн тренд болж байгаа тавилгануудыг ерөөхдөө оруулж өгдөг гэсэнчлэн бид нар энэ загварын байран дээр дэлхийд алдартай болж байгаа тавилгануудаас, гэрэлтүүлгээс, декоруудаас түн сонгож аван тохижуулсан байгаа. Тэрний жишээ гэх юм бол та манай энэ буудан харж бодно. Энэ буудан ямар ч үнцэггүйгээр онцлогтой. Энүүндээ мөн хослуулаад дугуй ширээ, дугуй кивэс энэ тавилгууд ч гэсэн ерөөхдөө тавиурууд ийм арк хэлбэртэй үнцэг ер нь бол бага оруулж ирсэн байгаа. Тэгээ одоо ер нь бол харагдчихээн л та. Тэгээ одоо яг ийм органик өнгө, байгалийн ногоон өнгө те. Ийм бор шаргал завсрын өнгөнүүд. Ер нь одоо орон сууцыг юу гэдгийг нөгөө оршин суугчдад бас хэрэгтэй шүү дээ үзэгчдэд. Яг одоо ямар хуу өнгөний зохицолгоо байдгийг хамгийн анхан шатны те үндсэн гэх юм да. Тийм интерьерийн ойлголтыг бас үзэгчд өгвөл юу гэдэг юм бол? Ер нь бол өнгөн дээр анхан шатны ер нь хүмүүс мэдвэл зохих нэг дүрэн байдаг. Тэр нь бол 60-ыг харьцах нь 30, харьцах нь 10 гэсэн дүрэн байдаг. Энэ 60, 30, 10. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 60 гэдэг нь болохоор ер нь яг үндсэн өнгө ордог. Жишээлбэл энэ загварын байран дээр харахад шаргал, цайвар өнгө ерөөхдөө 60% та орсон, үндсэн өнгөд орсон байгаа. Хоёр дахь өнгө болохоор декор өнгөнүүдээ оруулж ирж байгаа. Энэ болохоор энэ контрастаа оруулж өгөх тулд ногоон өнгө бид нар энэ галтгоо болон хевсэндээ ногоон өнгөийг оруулж өгсөн. Мөн зурагтны тавиурнаа ч гэсэн ногоон өнгө 30% нь оруулж өгсөн байгаа. Энэ ногоон бол 30% гэсэн үг. Ер нь цайвар өнгө нь 60% нийтлээ. Тий, 60%. 30% ногоон өнгө дуусаж орж ирсэн шүү дээ. Тэнгүүтээ тийм тодруулагч 10% байдаг. Тодруулагч өнгөндөө бид тэр хар өнгийг ерөөхдөө энэ загварын байранд оруулж өгсөн байгаа. Ингээд та харах юм бол ер нь 10% хар өнгө ерөөхдөө яг ингээд декор болон тодруулж өгч байгаа энэ загварын байрыг. Тийм ээ, нийшээ одоо жишээ нь одоо галтгооны сараар нь тийшээ байна те. Энд бас байна гэсэн үг шүү дээ. Ингээд 10. Энэ нөрөө тодруулж өгнө гэсэн үг юм ба шүү дээ. Тэгэхээр зэрэг юу гэдгийг нэр өнгөний зөв зохистой өнгөө тохируулж ийна л гэж ер нь ойлгож байна. Өөр ямар нэг өөх зөвлөгөө юу гэдэг байрыг өшөө тав тухтай үн цэнтэй байлгах тийм зөвлөгөө байна уу? Хүмүүс ер нь бол надаас бас асуудаг. Ер нь байраа ер нь бол яаж тохижуулвал илүү гоё бай тухтай, үн цэнтэй, чамин харагдуулах вэ гэж асуудаг. Тэрнэр болохоор би бол 5 зөвлөгөө хэлж өгье. Нэгдүгээрт нь бол гэрт ер нь бол гэрэлтүүлэн маш чухал байдаг. Хүмүүс ер нь зөвхөн таацны гэрэлтэй анхаараар зөвхөн таацны гэрэл үлгэж өгдөг бол ер нь гэрэлтүүлэг дотроо зөндөө олон төрлөө байдаг. Таацны гэрэл, хамын гэрэл, босоо шалны гэрэл, ширээний гэрэл гэл маш олон төрлийн гэрлэнүүд байдаг. Тэг гэрлэнүүдээр ер нь өрөөгөө гэрээ тохижуулах юм бол маш үн цэнтэй харагддаг. Гэрэл одоо бас гол хүчин зүйл болдог.
Тийм. Мөн ийм дэрнүүд болон ийм бүтээлгнүүд бас өрөөндөө тавьж өгснөөрөө бас зөөлөн дулаан уур амьсгал бас төрүүлж өгдөг байгаа. Амьд ургамал цэцэг тавьж өгснөөрөө бас тухайн орон зайгаа бас амьд харагдуулдаг. Цэцэгнүүд энэ тентгүү ерөөдөө тавьж өгсөн нь энэ орчноо илүү бас үн цэнтэй харагдуулж байгаа. Зураг бас ингэж Уран зураг. Яг зөв. Яг сонирхолтой, онцлогтой, гоё уран зураг хандаа тохируулаад хэмжээгээр нөлөөвөл бас нэлээд үн цэнтэй харагдуулдаг. Тэгээд мөн бас чамин декорууд бас нэлээд үн цэнтэй харагдуулдаг. Одоо тэр морь чамин ерөнхийдөө декор тавьж өгсөн нь илүү энэ орон зайгаа илүү чамин харагдуулаад тансаг харагдуулдаг байна. Нөгөө Vegas City хотхны маань одоо яг онцлог интерьер гэвэл юу вэ? Бид Vegas City дээр маш онцлогтой юм тааз хийж өгсөн байгаа. Та эндээс харахад тааз дээр ташин үйлчлэл оруулж өгсөн. Энэ нь бол уужим, цэлгэр, орон зайтай харагдуулдгаараа интерьерийн онцлог шийдэл Vegas City төсөл дээр зочны өрөөнд нь хийж өгж байгаа. Бас энэ гэрлүүд өгш үү те. Энэ гэрлүүдээ ер нь сүүлийн үед манайх дандаа ийм замтай гэрэл ер нь төслүүд дээр хийж өгж байгаа. Энүүний давуу тал гэх юм бол соронзон болохоор та хүссэн хэмжээгээр хийгээд буцаад авах боломжтой, нэмэх боломжтой, багасгах, хасах боломжтой гэсэн үг. Мөн энүүгээрээ гэрлийн тусгалаа өөрчлөөд одоо хандаа зураг үлгсэн бол хан руугаа тусгалаа ингээд өөрчлөх бас боломжтой байгаа давуу талтай байгаа. Ер нь нүдэн гэрлийг болохоор одоо ингээд хэдэн жилийн дараа ингээд анивчаад ингээд солихоос өөр аргагүй болдог. Тэнгүүтээ бид нар ингээд солихын тулд тэр чинь таазын нэвтлээл ингээд солих тийм асуудалтай байдаг бол энийг бол хэрвээ тань ингээд гэрлэнэ ч хугацаанд дуусаад одоо шатах ямар нэг юм боллоо гэх юм бол та өөрөө дэлгүүрээ судалдаж аваад буцаад энийг хийхэд ямар ч асуудалгүй болчихно. Суурь нь бол байж лээ. Тийм, суурь нь бол байж лээ. Сүүлийн үед орон сууцсан дээр ингээд нөгөө байгаль дээлтэй тоноглолуудыг их ашигладаг болоо гэж ярьдаг шүү дээ. Тэр одоо танаа дээр Vegas City дээр ямар байдлаар шингэсэн байх вэ? Манай дээр гэвэл одоо нэгдүгээрт нь шалнаас таац хүртэл цонх ерөөдөө хийж өгсөн. Энэ болохоор байгалийн гэрэлтүүлэг орж ирж байгаараа мөн давуу талтай байгаад байгаа. Мөн агаар сэлэлтэнд хамгийн сайн нөлөөтэй. Хоёрдугаарт гэвэл бидэрт ийм даван обоо ерөөдөө айлуудтай хийж өгж байгаа. Энэ болохоор даван материал нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй болон маш дулаан, зөөлөн уур амьсгал бас төрүүлж өгдөгөөр онцлогтой. Мөн ариун цэврийн өрөөний тоноглолууд дээр ч гэсэн бид нар ер нь байгальд эргэлтээ, усны хэмнэлттэй тоноглолууд ер нь тавьж өгдөг байгаа. За энэ болохоор охины өрөө байгаа. Охины өрөөндөр бид нэр өнгөнүүдийн хослолуудыг тод өнгөөр шийдэж өгсөн байгаа. Мөн ингэж харах юм бол нарны гэрэлд суугаад хичээлээ хийхэд зориулаад том ширээ ерөөдөө бэлдэж өгсөн байгаа. Охины өрөөнд бол ер нь ирч хүчтэй өнгө оруулж өгөө, сэтгэхүйг хөгжүүлэхээр юм том ширээ бэлдэж өгсөн бол энэ өрөө болохоор яг өсвөр насны хүүд зориулсан өрөө байгаа. Энэ өрөөндөө бол бид нар мөн хичээлээ хийх ширээг нь нарны тусгал хичээлээ хийх боломжтой болгож цонхны хажуу тавьж өгсөн бол бас мөн энэчнээ суугаад ном унших болон бас мөн тавьж өгсөн байгаа. Энэ өрөөндөр гэх юм бол мастер унтлагын өрөө байгаа. Өрөөнд дотор орж ирэхээр задгаа хувцсны шүүгээ болон өөрсдийн ариун цэврийн өрөө байгаа нь онцлогтой. Мастер унтлагын өрөөндөө жижиг талбайд бид хэрэгцээд болонгуудыг мөн төлөвлөж өгсөн байгаа. Ингээ харахад мейкап, нүур буддаг хэсэг болон ном уншдаг болон оруулж өгсөн байгаа даа. За ер нь хүний амьдралын хамгийн үнд цэнтэй зүйл бол хүний өөрийнх нь гэр бүл байдаг гэж боддог. Дээр нь тэгээ цаг хугацаа байдаг. Тэгэхээр зэрэг өөрийнхөө гэр бүлд хамгийн том хөрөнгө оруулалт хийнэ гэдэг юм аа. Гэр бүлээрээ тав тухтай орчинд амьдрах орон сууц байр гэж би бол ойлгож байгаа. Гэр бүлдээ өөрөө том хөрөнгө оруулалт оруулна гэдэг маань хүн насан туршдаа амьдрах байраа зөв сонгох сонголт бол хамгийн чухал хөрөнгө оруулалт. Энэ нь өөрөө үр удам дамжиж үр хөвгтүүд маань үлдэж явах үн цэнтэй зүйл байдаг учраас зөв орчинд зөв орон сууцыг худалдаж авах нь бол хамгийн зөв хөрөнгө оруулалт болдог. Vegas City-д амьдрснараа хүүхдүүд маань тав тухтай, гараа зугаалах орчинтой, аюулгүй ийм л орчинд амьдрал хүн болоо одоо сайхан тав тухтай амьдрал мэдээж гэртээ ороод гэр орон маш зөв интерьерээр оюун ухаанд болон бие физиологт нь маш тав тухыг мэдрүүлж чадсан. Ийм л орон сууцад амьдрал ад жаргалыг мэдэрч амьдрч чадах болоо гэдэгт би бол огтхон ч эргэлздэг. Хүний амьдрал өөрийн гэсэн цаг хугацаатай. Энэ цаг хугацаанд чанартай амьдарч энэ цаг хугацааг алчиг үнэлэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бид нар ийм хотод амьдарч байхдаа хамгийн үн цэнтэй зүйл болох цаг хугацааг маш их алддаг. Vegas City-д амьдарснараа ямар нэгэн үйлчлэгээ, ямар нэгэн ажил төрлийг амжуулахад алхаад ажлаа амжуулах хэмжээнд
байгаа учраас энэ өөрөө цаг хугацаа хэмнэж байгаа. Хүүхдийн сургууль цэцэрлэгүүд жойрхон байна, улсын цэцэрлэг, улсын сургуулиуд жойрхон байрлсан байна, хувийн сургуулиуд ч тойроод байж байна. Орчлон одоо энэ Сингапур сургууль, одоо ард 130 дахь сургууль гэдэг маш олон сургууль цэцэрлэгүүд тойроод байршиж байгаа учраас энэ өөрөө маш үн цэнтэй байрал болж чадж байгаа гэхдээ огтхонч эргэлзэхгүй байгаа. Би өөрөө бас ажилтайгаа ойр учраас алхаад очих хэмжээнд энэ өөрөө надад маш давуу тал үн цэнийг бий болгож чадж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Vega City-г сонгож байгаа шалтгаанууд тухайн бүтээн байгуулалт, тухайн барилгыг одоо босгож байгаа компани туршлага, нэр хүнд, урд нь ямар бүтээн байгуулалт хийсэн, ямар туршлагатай юм, энийг нэгдүгээр харж байгаа. Хоёрдугаарт байршил одоо бол маш чухал болчиход байгаа. Иргэн тойронд ямар үйлчлэгээ, хүний хэрэгцээд бүх үйлчлэгийг иргэн тойрноос одоо маш богино хугацаанд авч чадах энэ одоо байршлыг хүн сонгох нь тодорхой. Тэгээд дээр нь хамгийн гол нь хүн амьдрахад ногоон байгууламж хэр байх юм. Энэ маань хүнд маш гоё мэдрэмжийг төрүүлж яадаг тав тухтай амьдрахад ногоон байгууламжийн энэ архитектурын сонголтууд өөрөө хүнд маш гоё одоо мэдрэмжийг төрүүлж яадаг учраас энэ нөхцлүүд намайг энэ одоо Vega City-гээс сонголт хийхэд нөлөөлсөн гэж бодож байна. Их хотын хамгийн үн цэнтэй байршилд бүтээн байгуулагдж байгаа хүн дээлтэй хүрээсэн төлөвлөлт бүхий архитектурын өвөрмөц шийдэлтэй Vega City бол миний ирээдүйдээ оруулж байгаа хамгийн үн цэнтэй хөрөнгө оруулалт. Их хотын зүрхэнд сүндэрлэж буй Vega City цогцлбор хотхон